За энэ байнгын орооны тогтоолыг бол дэмжиж байгаа. Ер нь ерөнхийлөгчийн хуулиа шинжилсэн найруулга хийж батлах шаардлага бол бидэнд байгаа. Энийг хийхгүйгээр цаашаага их удаа явах юм бол маш их зөрчил рүү явж байгаа. Улсын хурлын дарга Бямб цогтод би саналаа хэлсэн. Өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг яаралтай гаргаач гэдэг. Тэгээ энэ дээр жавхлан дарга анхаарлаа хандуулад шаардлагатай бол энэ ажлын хэсгээ өргөтгөөд сая миний сонсож байгаагаар бол ганц заалтан дээр бид нар нэмэлт өөрчлөлтийн ганцхан заалтан дээр бид нар асуудал ярих гэж байгаа бол би бол буруу байна гэж хэлж байгаа. Тийм учраас энэ ерөнхийлөгчийн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг их хурлын дарга бол Мөнхбаатар даргаар ахлуулад тэгээ жоохон бүрэлдэхүүнийг өргөсгөөд Тэмүүжин нарын гишүүдийг оруулаад ингээд зохион байгуулаач гэдгийг нэмж хэлье. Эхний ээлжинд бол энэ тогтоолыг дэмжиж байгаа шүү жавхлан дарга.